сайн байцгаана уу? Энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг хүргэе. Хөхт синхэр тэнгэрийн дор та нартайгаа уулзж байна. Мөн далайн иргэн ажив. За, ингээд намайг Ану гэдэг би Австралийн Сидней хотоос та бүхэнтэйгээ мэдчилж байна. Би ийм жижигхэн 10 минутын видеонууд хийдэг байгаа. Энэ бол нэг видеонд байгаа. Яагаад би энэ видеонуудыг хийдэг вэ гэхээр би өөрөө маш их сургалт юмд суудаг. Сургалтын дээр суух болгондоо би маш их inspiration авч, motivation авч, гайхалтай зүйлүүдийг сурдаг байгаа. Тэгээ энийгээ би зөвхөн өөртөө хадгалахгүй тул та нарыгаа бас уйдаахгүй тул 10 минутаар оруулдаг байгаа. За энэ удаагийн видеон дээрээ би та нарт Worldwide Success гэдэг энэ гайхалтай Gary V. Grant Cardone гэдэг энэ хоёр хүний ивентэд суусан байгаа. Энэ ивентийгээ би та нартай жижиглээд хэрэгтэй гэсэн зүйлүүдийн та нарын сонирхлыг татгаар, та нарын амьдралд хэрэгжиж болохоор, та нарын blow my mind, open your mind болохоор тийм гайхалтай зүйлүүдийн түүж авсан амттай зүйлүүдийг энд оруулахар шийдлээ. Гэтэ бүгдийг нэг дор оруулахгүй. Тийм учраас энэ удаад би ганцхан сэдвийг pick up аваад та нартаа ярьж өгөх гэж байна. Энэ дээрээ тэгээд та нарынхаа бодлыг бас сонсох байгаа. За, энэ удаад би яг юу ярих гэж байна гэхээр Grant Cardone-ийн эхнэр Elena Cardone гэж нэг гайхалтай мундаг бүсгүй байдаг. Хэрвээ хүсвэл би та нарт зургийг хальт харуулчихъя. За яг энэ дээр байж байна. Энэ дээдлийн хүчрхэг бүсгүй. Энэ бүсгүй хэн бэ? Энэ бүсгүй болохоор Grant Cardone-ийн бүр яг ард нь байдаг баруун гар нь хамгийн хүчтэй, хамгийн том хүчрхэг туслах нь байгаад байгаа. Энэ эмэгтэй болохоор номын зохиолч, public speaker, тэгээ өөрөө маш том бизнес эрхэлдэг woman байгаа. Эмэгтэй, бизнес эрхлэгч эмэгтэй. Дээрээс нь хөрөнгө оруулагч, тийм ээ. Тэгээ өөрөө одоо ингээд ТV хост хийдэг, одоо өөрийн гэсэн телевизийн шоутай ийм гайхалтай бүсгүй байгаа. Энэ бүсгүй өөрийгөө хэн гэж нэрлэдэг вэ гэхээр би Cardone Empire-ийн Queen гэж өөрийгөө нэрлэдэг. Энэ Cardone бүтээсэн энэ том эзэнт гүрний би бол хатан хаана гэж өөрийгөө ингэж өргөмжлөөд тэрэндээ яг тохирч амьдардаг тийм маш хүчрхэг бүсгүй байгаа. Яг ингээд амьдаар нь нүүр тулаад ингээд харж байхад үнэхээр тийм байсан. Харахаас биширмээр маш гайхалтай бүсгүй байсан. Тэгээ энэ бүсгүй надад нэг том ухаарлыг тэр үед өгсөн байгаа. Миний бодлыг бүр би ерөнхийдөө өөрчлөгдсөн байсан бодлын маань бүр 100% өөрчлөгдөж намайг өөрөөр харах үнцгийг минь гаргаж өгсөн тийм гайхалтай бүсгүй. За энийг яг өнөөдөр та нартай би хуваалцах гэж байна. Хоргоо чи үрж байна та нар юу яриад байгаа? За өнөөдрийн сэдв юуны доор явагдах вэ гэхээр би танаас нэг асуулт асууя. Энэ асуултанд өөрийнхөө шударгаар хариулаарай. За асуулт явлаа. Та дэлхий дээр байгаа энэ 7 тэрбум хүн дотор маш олон тэр бумтан, саятан, санхүүгийн эрхчлөөнд хүрсэн асар их мөнгөтэй хүмүүс байдаг. Ер нь маш их мөнгөтэй хүмүүсийг та шуналтай хүн гэж боддгоо. Та ямар их яг энэ асуултанд шударгаар хариулаарай. Яагаад гэвэл би хэдэн жилийн өмнө хүмүүсийг яг тэгж боддог байсан. Тэгэхээр одоо яасан бах нь болцсон гэсэн үг бах нь шүү тийм ээ. За яг энэ бодол яагаад өөрчлөгдөх болсон бэ гэдэг шалтгаанаа би та нарт ярьж өгье л доо гоё түүх ярьж өгье тийм ээ. За тэр өдөр ивент дээр байжлаа. Энэ гайхалтай бүсгүй гарч ирээд тэр тайзан дээр өөрийнхөө гоё илтгэл, өөрийнхөө санаа бодлыг ярьж байгаа байхгүй юу? Харахад тэр үнэхээр би зүс царай, үнэхээр үдсгэлэн гоо, дээрэс нь тэр хүчтэй хоолой, тэр хүчтэй өөртөө итгэлтэй ярьж байгаа байдал бол намайг үнэхээр бишрүүлсэн. За зөвхөн тэр биш, гэтэл тэр хүний өгж байгаа мессеж надад маш том байсан. За энэ эмэгтэйгийн өгсөн нэг мессежийг өнөөдөр та нартай хуваалцах гэж байна. Тэрэндээ маш их баяртай байна. За тэгэхээр тэр эмэгтэй ингэж асууж ирсэн. Би одоо 300 саяын хөрөнгөтэй, би ч гэж одоо ингээд Cardone гэр бүлийн хөрөнгөтэй 300 саяын хөрөнгөтэй. За тэгэнгүүт би одоо саятан баймаар байна. Би тэр бумтан болмоор байна. Тэгвэл би одоо 10 тэрбумын зорилго тавьцаа ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэр үед тэр зааланд байсан 5,000 хүн ерөнхийдөө юу гэж бодсон гэхээр би бол бодохдоо ихэнх хүмүүс нь вау ямар том зорилготой юм бэ гэхээс энэ их мөнгөөр энэ хүн яад юм болоо гэсэн бодол надад бол орж ирсэн. Яг шударгаар хэлэхэд жоохон шуналтай ч юм уу. Одоо ямар сонио ханж цаддгүй юм бэ ч юм уу нэг тийм бодол надад төрөхгүй юу. Тэгээ яг тэр бодлыг ингээд би та нараас асууж байгаа шиг тэр хүн биднэрт бодох 1 минутын хугацаа өгөөд бид нар бодсон. Тэгээд тэр хүн эргээд яриандаа орохдоо тэгж байгаа байхгүй юу. За та нар яасан намайг бүгдөө та ямар ханж чадахгүй, ямар их шуналтай бүсгүй бэ? Ямар болдгүй юм бэ? Өвхийн оронд яагаад ийм их хөрөнгө цуглуулах гээд байгаа юм бэ гэж бодож гин тийм ээ. Тэгээд дахиад л нөгөө арлаа худалдаж аваад дахиад жет нөгөө усан онгоц юу эдийн одоо хамаг том юм тэгэл хувцсныхаа өрөөг Gucci Chanel-ийн гутлнуудаа бүгдийг шинжилээл ингээл тэгэх гэж бодож гин үү гэж асууж байгаа байхгүй юу.
Тэгээ ерөнхийдөө бол яг тэр үед яг тиймэрхүү бодол миний толгойд орцсон байсан чинь яг тэр асуултыг надаас асууж байгаа юм шиг санагдсан. За тэгээд тэр эмэгтэй юу гэж тайлбарласан гэхээр ингэж байгаа байхгүй. Надад одоо 300 сая байгаа хэрнээ 110 сая долларыг аль хэдийн donation буюу charity буюу буйны үйл ажиллагаанд бусдын сайн сайхны төлөө хандуулаад зарцуулсан байгаа. Хичнээн сая хүний, хичнээн мянган хүний амьдралд тус нэмэр болсон зүйл хийгээд явж байгаа гэдэг гайхалтай мессежийг өгөөд араас нь ингэсэн. Хэрвээ би одоо 300 сая доллартай байхдаа ийм юм хийж чадчих байгаа юм чинь та нар намайг 10 тэрбумтай болчих юм бол хичнээн сая хүний амьдрал туслаж хичнээн их гайхалтай зүйлүүдийг дэлхийн төлөө хийж чадна гэж бодож байна. Би хэрвээ одоо 10 тэрбум доллартай болчих юм бол би дэлхийн дулаар л хойч үедээ үлдэх сайн сайхан зүйлийн төлөө би маш их хөрөнгө оруулалт хиймээр байна гэж байгаа байхгүй юу? Тэрнээс биш би аль хэдийн санхүүгийн эрхчлөөнд хүрсэн хүн, би хүснээ авч чаддаг. Надад бол тэр нь сонирн биш гэж байгаа байхгүй юу? Мөнгө их олоод тархичин ингээд нээгдээд ирэхийн хэрээр та яаж илүү их зүйлийг хийсэн зүйл чинь бусдын сайн сайхны төлөө ард үлдэх үр хөвгөд их нутаг бүх энэ дэлхийн төлөө байдаг тэгж харж эхэлт юм байна энэ мөнгөтэй хүмүүс чинь. Тэрнээс өнөө маргаашийн бидний ойр зургийн мөнгө зөнгө бол эднэр сонирн биш байгаа байхгүй юу? Тэр бол тодорхой. Тэгээд хэлэхэд миний толгоонд юу бодогдсон гэхээр вау бүр дон хийж байгаа байхгүй. Би яг энэ хүнийг асуухад буруу бодолтой яг тэгээд энэ хүнийг сөргөөр бодох гэж сууж итэл энэ хүн надад тийм гайхалтай мессеж өгч байгаа байхгүй. Нэрээ энэ хүн 10 тэрбумтай болчвол дэлхийн төлөө юу хийж чадах вэ те? Тэр Африкт байгаа одоо өөр энэ гамшиг мамшиг энэ төр болвол энэ хүнд бүр туслахад айгүй том боломж гараад ирчихэж байгаа байхгүй юу? Тэгээд ир эмэгтэй тэгж хэлсэн. Ийм том зорилго ингээд тавьчихаар энэ намайг өглөө орноос мань ямар ч асуудалгүй босож ирээд аз жаргалтайгаар ажиллаа хийхэд минь тусалдаг. Яагаад гэвэл хүнд ингээд туслаад үзээд хүний тэр гайхалтай энергийг буцаагаад нөгөө талархал юмыг мэдрээд хийж байгаа зүйлээсээ ингээд кайф аваад ирэхээр улам олон хүнийг баярлуулж улам том юм хийхийг хүсдэг. Энэ нь энэ хүнийг инспирэшн өгж ингэж мотивацлж өглөө орноос нь хөөж босгодгоо гэж энэ эмэгтэй тэгж байгаа байхгүй юу? Гайхалтай байгааз. Тийм учраас би тэндээс юу гэж бодсон гэхээр хүн ерөөсөө байгаа хэмжээндээ хин нэгэнд бусдад сайн сайхан юм хийж тусалж болдгийм байна гэдгийг харж байгаа байхгүй юу? Энэ хүн 300 сая хөрөнгөтэй ирнэ 10 тэрбумын хөрөнгөтэй болоод би ингэмээр байна гэдэг юм харцсан баг. Би ийм ажил хийж ингэж тусламаар байна. Тэр нь энэ хүнийг өөрийн хүн байлгадаг. Энэ хүнд гэж би өгөхөд тэгвэл харамсгүй. Намайг өгсөний дараач дурсагдах би тийм агуу гой тийм юмнуудыг хиймээр байна те. Гэтэ тэр нь заавал барилга байшин барихтаа ч үгүй юм юу ч үж болж байгаа байхгүй энэ хүний хувьд бол те. Тэр нь ямар нэгэн байдлаар бусдын сайн сайхны төлөө байгаа байхгүй. Тэгэхэд надад маш гоё санагдчихсэн. Тэгэл би бодохгүй энэ дэлхий дээр байдаг энэ олон сайтын тэр бомтой хүмүүсийг бид нэр өөрсдөө өвхийн хооронд ямар их юм цуглуултын те. Вау эднэр ямар ханд цаддгүй юм бэ. Тэдний бүгдийг авчлаа тийм хөрөнгөтэй гэнгээ. Тэрийг хараад атаархаад байдаг. Гэтэл эцээ тэр хүмүүс хизээч нэг ч төгрөгийг аваад өгөхгүй шүү дээ. Тэр хүмүүсийн цуглуулсан мөнгө ихэнх нь сайн сайхны төлөө гоё юмыг бүтээж хийх, инновацийн талаар шин юмнуудыг ингэж дэлхий дээр үүсгэн бүтээхэд л тэр мөнгө зориулагддаг байгаа байхгүй юу? Гайхалтай байгааз, үнэхээр гайхалтай байгааз. Тэгээ би яг энийг тэнд үед мэдэж авчаад бид нар ч ихсэн дор бүрнээ одоо ингээд бусдын сайн сайхны төлөө бусдад тусалсан юм хийж явах ёстой юм байна тий. Энэ хүн 300 саятай 110 саяын долларыг хандуулаад болж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо жишээ авъя л да. Сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд бид нар ингээд 20-30 мянгаараа сардаа ингээд тогтмол нэг юм байнгын ингээд явдаг нэг тийм хин нэгэн тус болдог юм хийгээд яваад хахад таны цалин нэмэгдэхэд тэр тусалдаг юмны чинь тоо дахиад өсөд байх байхгүй юу? Та нэг юмыг маш сайн хийж байгаа, нэг сайн сайхан юм хийж байгаа бол энийгээ доктортой хийгээд олшруулах боломж гарч ирдэг. Та нэг хүн тусалдаг байсан бол сүүлдээ 2 болдог, 3 болдог, 4 болдог. Ингэж явсаар хагаад та өөрөө ч мэдхгүйгээр маш гайхалтай зүйлийг бүтээгсэн байх боломжтой байгаа байхгүй юу? Энэ хоёр хүн ялгаагүй л амьдралыг нойлоос эхэлж байсан. Тэрийгэ хэлж байгаа. Ямар их уналтанд орсон байсан. Кардонч нь хар тамхины хэрэг мэргээр шорон морон цуугаад бүр ингээд алингаа алдаад тэгээ тэндээсээ буцаж босч ирж байгаа байхгүй юу? Тийм байгааз тэгсэн ирнэ энэ богино хугацаанд тэр их юмыг бүтээгээд бүтээсэн юмныхаа талыг ингээ гоё хандуулаад тийм ээ бусдын сайн сайхны төлөө хийцэн баг жишээний. Тэгээ яг энэ мессеж надад маш гоё санагдсан. Тийм болохоор миний энэ мессежийг хүлээж авсан хүмүүс байд юм бол те өөрсдөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Би ер нь одоо хүн болж төрснийг бусдынхаа төлөө яг юу хийж чадсан бэ?
Би ер нь юу хийд юм бэ? Юу хийж чадах вэ? Миний чадах юм бусдад туслах, сайн сайхны төлөө хийж чадах юм юу вэ? Тийм ээ? Тэр чин заавал мөнгө байх албагүй, заавал та юм аваачих албагүй, заавал хоол өгөх албагүй. Эцсийн эцэст та ямар сайхан харагдаж байна гэдэг үг хүртэл тэр хүнийг тэр өдөрт нь нэг бол ганц урмын үг хүртэл хүнийг сэргээдэг гэдэг мэдээрээ тийм ээ. Тийм болохоор хэдүүлээ өөрөөсөө байгаа зүйлээрээ гайхамшигыг бүтээж бусдыг аз жаргалтай болгоё тийм үү? Хэрвээ танд мөнгө нь байдаг бол мөнгөөр тэр хүмүүстээр юу хийж болохоор байна? Юунд нь хөрөнгө оруулалт хийж болохоор байна? Тэрийгээ сайн бодъё. Тэгээ ийм гоё мессежийг авсан байгаа. Би яг тэрэндээс энэ хүний энэ мессежээс өөрийгөө харангууд надад монголчуудад өгөх 3 сая хүндээ өгөх мөнгө байхгүй ч гэсэн би тэр хүмүүсийн тархинд жоохон ч гэсэн энэ мэдсэн юм өгөхөөр шийдсэн байгаа. Яг энэ мессежийг авахд энэ гайхалтай бүсгүй надад нөлөөлсөн байгаа. Тийм учраас би маш их баяртай байна. Тийм учраас би сурсан мэдсэн бүх юма та нартай харамгүйгээр ингээд жохон сонирхолтой байдлаар гайхалтай орчинд очиод та нарыгаа уйдуулахгүйгээр өгөхөөр шийдсэн байгаа. За тэгээд өнөөдрийнхөө манай видеоноос миний ярьсан энэ зүйлээс та нар жохон ч гэсэн юм ойлгосон байх гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгээ энэ видеотой минь холбоотой асуулт, хариулт, санал бодол юм байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ би видеоны доотлыг комент болгоныг шалгадаг байгаа. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Ингээд дараагийн видеон дээрээ эргээд уулзлаа. Түр баяртай. Та нартай маш их хайртай шүү. Баяртай.